corporal punishment буюу одоо бие махбодын шийтгэлийг Чех улсад хуулиар хойрохоор болсон гэсэн яриа их гараад байгаа. Энэтэй холбоотой мэдээг хүргэхээр бэлдсэн байна. За ер нь өнгөрсөн зунаас ахуулаад ингээл үе үе мэдээнүүдээр юм бие махбодын шийтгэлийг хуулиар хорин морин гэд хорих гэж байгаа юм шиг үгүй юм шиг иймэрхүү мэдээнүүд яваад исэн юм л да. Тэгээ яагаад ийм мэдээ байн гараад байгаа юм болоо гэд судлаад үзсэн чинь нэгдсэн үндэсний байгууллагаас одоо гишүүн орнуудынхаа хүний эрхийн нөхцөл байдалд ийм тогтмол үнэлгээ хийхэд ашигладаг Universal Periodic Review буюу бүх нийтийн давтамжит үнэлгээ гэдэг ийм засгийн газар хоорондын механизм байдаг юм байна л да. За тэгээ энэ үнэлгээний механизмыг болохоор нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 2006 онд гаргасан. За үүнийхээ дагуу 4.5 жилийн циклтэйгээр ингээ гишүүн орнуудтай үнэлгээ хийдэг юм байна. За Чехийн хувьд болохоор энэ үнэлгээнд 2008, 2012, 2017 онуудад орж исэн. Тэгээ хамгийн сүүлд 2023 оны 5 сард орсон юм. Тэгээ тэрнээс хойш ер нь энэ мэдээнүүд гараад эхэлсэн байна. Яг тэгэхээр энэ үнэлгээгээр одоо тодорхой хэмжээний нөгөө дүгнэлт гаргаад зөвлөмж хүргэсэн. Тэр зөвлөмж дээр нь одоо нөгөө хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг одоо хуульчлах хэрэгтэй, хориглох хэрэгтэй гэсэн тийм зөвлөмж хүргэсэн байна лээ. За энэ үнэлгээ бас нөгөө Монгол улсад хийгддэг. Монгол улсын хувьд болохоор 2010, 15, 20 онуудад энэ үнэлгээг хийлгэсэн билээ. Тэгэхээр одоо дараагийн үнэлгээнд он гаргаад 2025 оны 5 сар хавцаа ч юм уу орох юм шиг байна лээ. Дашрамд дууртахад. За тэгээд Чехийн хувьд болохоор 2023 онд гарсан энэ үнэлгээнийхээ хариуд Чех улсын зүгээс амлалт өгсөн юм байна. Хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг бүх нөхцөл байдалд хуулиар хориглоно гэж амлалт өгсөн гинэ. Тэгээ энэ амлалтынхаа хүрээнд иргэний хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод олон нийт бол эрх баригчдын тул ингээд өнгөрсөн жилээс хойш байнгын хилцүүлэг өрнөд байгаа юм байна. За тэгээ ер нь энэ хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэх буюу одоо бидний зүгээр энгийнээр ярьдаг бол зодхол гэсэн үг шүү дээ. Чанга зодох байна, үзүүлэн зодох байна. Ер нь л биеинд нь хүрч зодох. Тэр шийтгэлийг ингээд хуулиар ер нь ямар улсууд хориглосон байд юм Монгол улс жишээ нь ямар байдгийг тэргээд сонирхоод үзлээ л дээ. Тэгсэн чинь юм End Corporal Punishment.org гэдэг ийм вебсайт байдаг юм байна. Энэ вебсайт нь болохоор ер нь дэлхийн бүх орнуудад ийм бие махбодын шийтгэлийг бүрэн өссөн ингээд бүх нөхцөл байдал хоригддаг болгохын төлөө ингээд янз бүр үйл ажиллагаа явуулдаг. Бусад улсуудыг уриалдаг ч юм уу тийм байгууллага юм байна. Тэгээ эдний энэ сайт руу ороод үзэнгүүт одоо ингээд дэлхийн улс орнууд ингээ өнгөөр ялгцсан байна. За шараар тэмдэглэсэн орнуудад болохоор хүүхдийг гэр орон сургууль цэцэрлэг гээд бүх нөхцөл байдалд зодохыг буюу бие махбодын шийтгэл үзүүлэхийг хориглосон байдаг гинэ. За энд нь болохоор манай Монгол улс багтж байгаа. Манайд болохоор 2016 оноос хойш хүүхдийг ямар ч нөхцөл байдалд зодохыг хуулиар хориглосон юм байна. За тэгээд номин ногооноор тэмдэглэсэн орнууд одоо жишээлх юм бол Мексик байна, Хятад байна тий. Энэ орнуудад засгийн газар нь ийм шийтгэлийг бүрэн хориглох үүрэг хүлээсэн байдаг гинэ. За тэгээ хар хөхөөр тэмдэглэгдсэн орнуудад болохоор хүүхэд зодохыг зарим нөхцөл байдалд хориглосон гэж байгаа. Энд нь болохоор Чех улс хамрагдсан байгаа. За тэгээ Чернелийн ягаанаар тэмдэглэсэн улсуудад болохоор огт хориглоогүй байдаг гинэ. Чехийн хувьд болохоор зарим нөхцөлд зодохыг л хориглосон байдгаа гэдэг энэ тэмдэглэсэн маа. Тэгээ Европын орнуудыг харахад ер нь бол маш зөвхөн улсууд байгаа. Тэр нь Чех байна, Словак байна. За тэгээд Чехийн хуулинд яг юугээд тусгацсан байд юм бэ гэсэн чинь сурган хүмүүжүүлэх арга хэрэгсэл нь зөвхөн тухайн нөхцөл байдалд тохирсон байх ба хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд аюулгүй нэр төрт халдахааргүй хэлбэрт байна гэж туссан байт юм байна. Тэгэхээр энэ нь болохоор нэг юм бүдэг байдаг яг тодорхой юм байхгүй. Одоо жишээ нь сурган хүмүүжүүлэх гэдэг ингээд нөгөө цэцэрлэг сургууль дээр те тухайн нөхцөл байдалтай тохирсон байна. Гэхдээ эрүүл мэнд өсөлт хөгжилт нь одоо хор хүнэл учруулах ёсгүй гэнгүүт ч одоо зүгээр нэг ингээд нудраад авах ч юм уу те. Энэ бол эрүүл мэндэд нь хор хүнэл учруулаагүй гэд ингээд зүгээр явчих жишээтэй. Гэтэл тэр чинь эрүүл мэндэд нь хор хүнэл учруулаагүй ч гэсэн ингээд бие махбодын шийтгэл одоо зодох энэ бол сэтгэл зүйд ч юм уу те янз бүрээр нөлөөлдөг. Тийм болохоор энийгээ илүү тодорхой болгоод хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж ярьж байгаа юм байна. За тэгэнгүүт иргэний хуульдаа одоо ямар өөрчлөлт нэмж оруулах гэдэг юм бэ гэхээр хоёр төрлийн заалтыг ерөнхийдөө оруулах гэж ярьж байгаа гинэ. Нэгдүгüүрт нь болохоор яг дээрх заалтан дээр нэмээд бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, шахалт болон бусад төрлийн доромжлол нь
хүүхдийн нэр төрд халдаж буйд тооцогдно гэдэг. За түрүү нөгөө одоо байгаа залтанд болохоор нэр төрд халдахааргүй хэлбэрт байна гэсэн баа шүү дээ. Тэнгүүд нэр төрд халдахааргүй хэлбэр гэдэг нь юу юм бэ гэдгийг одоо энэ шинээр оруулах гээд байгаа энэ залтан дээр илүү задлаад өгсөн байгаа юм. За тэгээд хоёр дахь төрлийн залтанд нь болохоор эцэг эхийн хариуцлагын тухай залтын эцэг эхийн үүрэг эрхийн жагсаалтад хүүхдийг бие махбодын шийтгэл сэтгэл санааны дарамтгүйгээр хөгжүүлэхийг тусгах гэсэн ийм зорилт тавьж байгаа гинэ. За тэгээ хуульд ийм нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр холбогдох албаны хүмүүс бол иргэд янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа гэж байна. Нэг хэсэг нь тодорхой хэмжээний бие махбодын шийтгэл жишээ нь одоо ганц алгадаад авах ч гэдэм үү тиймэрхүү юм байх нь зүйтэй гэж байгаа бол өөр нэг хэсэг нь ямар ч зодуур их бага ямар ч хэмжээгээр байж болохгүй. Дээрх заалт харин ч хангалтгүй тодорхойгүй байна. Хүн бүр субъективээр ойлгож хүлээж авах боломжтой заалт байна. Тиймээс илүү наривчлан тодорхойлж хуульд оруулах хэрэгтэй гэсэн санаа илэрхийлж байгаа гинэ. Бас гэр орондоо хүүхэдтэй гар хүрэгч гэдэг юм уу энийг ер нь бүхэлд нь хуулиар зохицуулах боломжгүй гэсэн байр суурийг өөр нэг хэсэг буюу одоо жишээ нь дээд шүүхээс илэрхийлсэн гэж байгаа. За тэгээ ер нь ингээд хуульдаа өөрчлөлт оруулна гэд яриа гараад эхэлсний дараахнаас эхлээд янз бүрийн нөгөө судалгаа, санал асуулгууд ингээд интернет орчинд яваад эхэлсэн. Зарим мэдээний сайтууд дээр өөрсдөө юм жижигхэн уншигчдынхаа дунд санал асуулга явуулдаг ч юм уу тий. Жишээлх юм бол энэ Seznam Sprawy CC гэдэг мэдээний сайтн дээр уншигчдынхаа дунд санал асуулга явуулсан байна л да. Энд нэг 21700 хүн оролцсон юм байна. За тэгээд асуулт нь болохоор та бие махбодын шийтгэлийг хориглохыг дэмжиж байна уу гэсэн чинь хариулсан хүмүүсийнх нь 11.3% нь л дэмжиж байна. Бие махбодын шийтгэл нь бол одоо хүүхдийг юм доромжилсан нэр хүндэд нь халтсан хэрэгэ гэж үзсэн байгаа бол 88.7% нь дэмжихгүй. Заримдаа бол яах чаргагүй байдал байд юм аа гэсэн хариу өгсөн байна. За тэгсэн чинь одоо нөгөө англи хэл дээр чектэй холбогдлолтой мэдээ гаргадаг Expats.cc гэх сайтн дээр бас санал асуулга явуулсан. Энд бол айгүй цөөхөн хүн орсон байна. 38 хүн. Тэгээд Чехэд хүүхдийг зодохыг одоо хуулиар хориглох нь зөв үү гэсэн чинь 79% нь тиймгээ 21% нь үгүй гэсэн байна. За энэ судалгаанууд яг тэгэнгүүт мэрэгжлийн байгууллагаас илүү өргөн үрийг хамруулсан одоо нөгөө түүрийн аргаар яг судалгааны аргаар те хүмүүс түүгээд ийм судалгаа хийж үтсэн байна. Энэ нь болохоор Centrum Logica гэдэг хүүхэд хамгааллын төв STEM Mark гэдэг судалгааны байгууллагатай хамтраад хийсэн судалгаа байгаа. За тэгээ энэ дээр одоо дэлгэцэн дээр харуулж байна. Судалгаанд оролцсон хүмүүсээс одоо дараах шийдэглүүдээс аль аль нь байж боломгүй буюу одоо хүлээн зөвшөөрөшгүй шийтгэл вэ гэж асуусан байна. За тэнгүүд эхнээс нь дурдаад явах юм бол үсийг нь хяргах гэдгийг болохоор 74% нь байж боломгүй муухай шийтгэлээ гэж хариулсан байна. За тэгсэн чинь асрамжийн газарт өгөн шүү гэж одоо хүүхдээ айлгахыг болохоор 73% нь бас байж боломгүй гэж үзсэн байна. Гурав дахь нь өвдөг сөгдүүлж суулгах 71%, тусгаарлаж ганцаардуулах буюу одоо ингээ нөгөө тоохгүй би чамтай ярихгүй марахгүй гэдэг ингээд хүүхдээ нэг бие махбодын шийтгэл биш ч гэсэн бас нэг тиймэрхүү юу байдаг шүү дээ. Ийм зүйлийг болохоор 68% нь байж боломгүй шийтгэлээ гэж үзсэн байна. За 5 дахь нь болохоор манипуляц хийх буюу одоо хуурах, сүрдүүлэх. Хуурах гэдэг нь одоо эрг утгаарч байж болно, сөрөг утгаарч байж болно. Одоо жишээлх юм бол чамааг тэх юм бол ингэн шүү гэдэг одоо нэг юм барьцаасан тий. Гэрийн даалгавраа хийчихвэл би чамд гоё юм авч өгнө шүү. Аль эсвэл гэрийн даалгавраа хийхгүй болвол чи гэр цэвэрлэх ёстой шүү гэх ингээд эрг сүрэг янз бүрээр сүрдүүлэх. Манипуляц хийх энийг болохоор 62% нь бол байж боломгүй гэж үзсэн байна. За хүүтэн усанд шүршүүрт оруулах ийм шийтгэл одоо байдсан бахтаа л гэж би бодчихлаа. За энийг бол 61% нь эсэргүүцсэн байна. Модон хусуур эсвэл тэлээгээр цохих ороолгохыг болохоор 59% нь эсэргүүцсэн байна. Үг хэлээр хүчирхийлэх загнах. За энэ дотор жишээ нь хашигчад загнах, муухай үгээр хараах, ичээж доромжлох 56% нь байж боломгүй гэж үзсэн гэж байна. Буланд зогсоох эсвэл шараалж ичиглэх гэдэг дээр болохоор бас 50% байна. Дараагийнх нь 4 шийтгэл болохоор 48-47% гэсэн. Эднэрт нь болохоор сэгсчиж, гутчих, алгадах, за тэгээд хүнд дасгал хийлгэж одоо дийлэх, суниалгах ч юм уу, тэг галан цуугаараа явуулах ч юм уу. За тэгээд нударч яврах гэсэн байна. За тэгээд тэрний дараагийн хэд нь болохоор харьцангуй бага хуваар нь одоо жишээ нь 26% гэсэн байгаа нь болохоор толгой нүүрлүүн алгадах, тэгээд гэрийн хорионд оруулах, бүксэн дээр нь алгадах,
гарыг нь цохиох, гаран дээр нь налгадах ч гэдэм үү. За тэгээд гар утсыг нь хураах, интернетийг нь таслах гэдгийг бол 10% байж боломгүй гэж үзсэн байна. Зурагт үзхийг нь хориглох гэдгийг 7% байж боломгүй гэж үзсэн байна. За тэгэхээр эдгээр шийдэглүүдээс та бүхэн юу гэж бодож байна? Аль нь одоо байж боломгүй шийтгэл, аль нь одоо яг байж болно бас тий хүүхдэд хүмүүжүүлэхэд хэрэглэж болох арга зүй гэж үзэж байна. Та бүхэн өөрсдийнхөө саналыг бас коммент хэсэгт бичээрэй. За тэгээд эндээс ер нь харж байхад бол Чех улсад удахгүй хүүхдийг зодох, хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг хуулиар хоригддаг болох юм шиг байна. Тэгэхээр яг ямар хэлбэрээр байх нь гэдгийг л их сонирхолтой байна. Тэгэл харцгааж ий тийм ээ.